Заавал нь бидний өнөөдрийн шивэд монголчуудын өдрлөг 5 гэсэн арга хэмжээ маань 15 цагаас гэж зарлагдсан байгаа. Тэгээд өнөөдрийн бидний анхны ярилцж та бүхэнд мэдээлэх ёстой зүйл маань шивэдэд хууль бусаар оршин сууж байгаа иргэдэд зориулсан шивэдийн төр засгийн байгууллагуудаас гарах гэж байгаа хууль тогтоомжийн талаарх мэдээллийг бидний урилгаар өнөөдөр шивэдийн улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан Тони Голланд гэдэг эмэгтэй хүрэлцэн ирсэн байна. Тэгээ бас өнөөдөр цаг зав гаргаж бас өнөөдөр хүрэлцэн ирсэн танд бас баярснаа илэрхийлье. Tack för att jag kommer hit. Sen vi kan börja. Låter det nu? Hej, jag heter alltså Tone och jag kommer ifrån Röda Korset där jag arbetar på ett projekt som kallas för Mötesplats för papperslösa. За миний нэрийг Тони Голланд гэдэг. Би Шведийн улаан загалмайн нийгэмлэгт бичиг баримтгүй хүмүүст зориулсан төсөл дээр ажилладаг юм хүн байна. Jag ska berätta lite grann om den här mötesplatsen för papperslösa, vad vi gör där, och jag tänkte också berätta lite om de här nya lagarna som berör papperslösa som är på gång. Sen är ni naturligtvis välkomna att ställa frågor så ska jag försöka svara på dem. За юуны өмнө би өөрийнхөө ажилдаг бичиг баримтгүй хүмүүст зориулсан энэ төслийн талаар товчхон танилцуулгая. Дараа нь одоо шинээр гарах гэж байгаа хүмүүст зориулсан хуулийн талаарх мэдээлэл хийе. Röda Korset är ju en jättestor internationell organisation som ni säkert vet. Där man i första hand arbetar för att minska lidande, förhindra lidande och att ingen ska behöva lämnas ensam i en katastrof. За та бүхэн ер нь улаан загалмайн нийгэмлэгийн үүрэг зорилгын талаар бол мэдэх бах. Тэгээ бидний хувьд бол одоо хүмүүст зориулсан нэг шаардлагатай тусламж дэмжлэг мөн одоо байгалийн гамшигт үзэгдлийн үед бол бид нэр дэмжлэг цуслалцаа үзүүлэх ийм зорилго чиглэлтэй ажилладаг. När man hör katastrof så tänker man ju ofta på såna här stora jordbävningar, översvämningar, krig, flyktingströmmar och så. Men vi arbetar alltså även nationellt med mindre personliga katastrofer. Det är en stor del av arbetet. За бид катастроф гэхээр байгалийн гамшигт үзэгдэл гэхээр бид бол энд газар хөдлөлт за мөн одоо байгалийн бусад гамшигт үзэгдлүүдийг тооцож ойлгодог. Тэрнээс гадна бид нар бол бас дайн тулаантай одоо нөхцөл байдал мөн одоо үндэстнүүдийн хоорондын одоо жижиг одоо ийм асуудлууд төр ч гэсэн бид нар өөрсдийнхөө үйл ажиллагааг чиглүүлж ажилладаг. Vara papperslös kan ju just vara en sån katastrof. За бичиг баримтгүй байгаа асуудал ч гэсэн бас энэ бидний хувьд бол бас нэлийн одоо чухал одоо хөндөр асуудал гэж үздэг. Som papperslös, det vet ni säkert, så räknar vi alltså alla som inte har rätt att uppehålla sig här i landet. Man kanske har sökt asyl, fått avslag eller aldrig har sökt asyl. Eller det är kanske ett arbetstillstånd som har gått ut. Då kallar vi dem för papperslösa. Ер нь бичиг баримтгүй байна гэдэг бол та бүхэн мэдэх бах. Ерөнхийдөө бол тодорхой эрхүүдийг эдэлж чаддаггүй. Ер нь энэ улсад одоо хууль ёсоор ажиллаж амьдрах боломжгүй байгаа. Цагаачлах хүсэл тавьсан, мөн цагаачлах хүсэл тавиад одоо буцах шийдвэр авсан ч гэдэг юм уу. Эсвэл одоо цагаачлах хүсэл тавиагүйгээр энд оршин сууж байгаа ийм хүмүүсийг бол бид одоо бичиг баримтгүй хүмүүс гэж ойлгодог.
Röda Korset har det sedan 2006 funnits en vårdförmedling som hjälper papperslösa med läkarvård. За улаан загалмаа нийгэмлэгийн хувьд 2006 оноос хойш бол энэ бичиг баримтгүй хүмүүст зориулсан ийм эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ийм төвийг одоо байгуулж ажиллаж эхэлсэн. Men där har man också sett att när man är papperslös så har man så många andra stora problem som inte direkt är kopplade till läkarvård och sjukdomar. Ер нь бичиг баримтгүй хүмүүст бол зориулсан яг эмнэлгийн эмчийн чиглэлээс зүгээс үзүүлэх юм үйлчлэгээний газар бол яг тусгаалсан газар бол байхгүй. Så därför startade man drygt ett år sedan så sökte man pengar för att starta upp den här verksamheten som vi kallar för mötesplats för papperslösa. За бидний хувьд бол бичиг баримтгүй хүмүүсийн одоо ийм уулзах газар гэсэн утгатай ийм төслийг бол хэрэгжүүлэхийн тулд одоо бас тодорхой хэмжээний санхүүжилтийн бол хүссэн байгаа. Man anställde man fick de här pengarna och så kunde man då anställa en projektledare, en socionom på heltid, en jurist på halvtid och en sjuksköterska på halvtid och det är då jag. За тэгээд бид бол энэ санхүүжилтийн асуудлыг бол шийдүүлж авсан. За энэ төсөл дээр мань бол төслийн удирдагч мөн хуулийн ажилтан, за мөн нийгмийн ажилтан, за бусад одоо шаардлагатай ажлын группуд бол ажилладаг. Tanken är att till den här mötesplatsen ska man som papperslös kunna komma och få råd och hjälp med bitar av mera social och juridisk karaktär då. За энэ манай одоо төслийн бол хүмүүс зөвлөгөө тусламж за мөн одоо эрүүл мэндийн тусламж дэмжлэг мөн хуулийн одоо талын тусламж дэмжлэгүүдийг ч мөн авах боломжтой байгаамаа. Tyngdpunkten ligger just nu på vad vi kallar ett drop-in café alla tisdag eftermiddagar. За бидний хувьд бол 7 хоногийн 2 дахь өдөр болгон болвол тэнд бид уулзах одоо цаг гэдэг ийм арга хэмжээ зохион байгуулдаг. Då har vi öppet mellan 2:30 och 6:30. За үйл ажиллагаа маань бол 2 хагасаас өдрийн 2 хагасаас 6 хагасын хооронд бол үйл ажиллагаа маань явагддаг. Och då kommer det papperslösa ifrån alla möjliga olika nationer. Brukar komma mellan 20 och 50 ungefär. Ирж байгаа хүмүүсийн хувьд бол янз бүрийн үндэстнүүдийн хүмүүс. За тэгээд ойролцоогоор бол 20-с 50 хүн бол цугладаг. Många kommer dit för att få råd och hjälp, få samhällsinformation, få råd om sin hälsa, få juridisk hjälp, få hjälp med kanske dagis eller ja, allt möjligt. Så kommer de med sina frågor som vi försöker ta hand om där. За ирж байгаа хүмүүсийн хувьд бол бид янз бүрийн мэдээллүүдийг өгдөг, нийгмийн байдал, зохион байгуулалт, за тэгээд цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, бусад одоо бид шаардлагатай гэж хэлж болох бусад бүхэл одоо мэдээллийг өгөхийг одоо ирмэлцдэг. Men väldigt många kommer också bara för att fika och umgås. Vi bjuder på kaffe, te, juice, smörgås, frukt och sånt då. Många kommer bara och sitter ner och pratar med andra i samma situation. За ер нь бас ирж байгаа хүмүүс бол бас өөр хоорондоо танилцах, за өөр хоорондоо бас ярилцах ийм боломжийг одоо хайж ирдэг. Тэгээ бид бол энэ боломжийг хангахын тулд бол өөрсдийнхөө болцоогоор одоо жимс ундаа одоо босод зүйлүүдээр бол хангаж дэмжиж өгдөг. Och det spelas schack
och det läggs pussel och många har ju barn med sig. Vi har en lekhörna där barnen kan leka. За тэнд бол бас янз бүрийн одоо өвлүүлдэг тоглоомууд мөн хүүхдүүдэд зориулсан бас тоглоомууд байдаг гэсэн. Vi upplever att många papperslösa barn lever ganska gömda, träffar inte andra barn, leker inte på det sättet så att de brukar ha jätteroligt där tillsammans. За тэгээд ер нь бол одоо бичиг баримтгүйгээр хараар одоо амьдарч байгаа хүүхдүүд бол өөр хоорондоо тоглох одоо хөгжилдөх боломж муу байдаг учраас тэнд очисон хүүхдүүд маань бол бас нэлээд одоо баяр хөөртэй байж чаддаг гэж байна. Vi har också lite olika verksamheter. Vi brukar ha språkträning, träning i svenska varje gång. En nybörjargrupp och en lite mer avancerad. За мөн одоо швед хэлний одоо хэлээр бол бас дасгалжих ийм группүүдийг ажилуулдаг. За тэгээд тэнхүү одоо группүүд нь бол бас янз бүрийн одоо үе шаттаар явагддаг. Vi brukar också röra på oss lite grann, för jag har upplevt att väldigt många som har det jobbigt får jätteont i huvudet och axlar och nacke och spända har ont. За ер нь яг нэрээ сайн ойлгосон. Гэхдээ ерөнхийдөө бол энд ирсэн улсууд маань бол бас янз бүрийн одоо өвчтэй, зовлонтой, нурууны өвчтэй, толгойн өвчтэй гэх мэтлэнгээр их олон төрлийн улсууд ирдгээл гэж. Så vi brukar sätta på lite musik och röra lite på axlarna och ha lite roligt tillsammans. Тэгээ бид бол тэгээд цагийг бол маш их үр дүнтэй өнгөрөөдөг. Тэгээд бүжиглэх одоо гимнастик хийх гэх мэтлэнгээр бол бас одоо үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг гэж. Vi har också en annan sjuksköterska som brukar komma dit och leda lite sån här qigong, ni vet, man rör på sig också. За тэгээд тэнд нь бол бас өөр нэг сувлагч ирээд бас qigong гэдэг дасгалыг хийлгэж бас тэр биеийн одоо алжлын тайлахад тусалдаг гинэ. Sen försöker vi då ordna program ut efter de behov som de som kommer dit har, det, så att den här verksamheten växer hela tiden. За тэгээд бидний хувьд бол бас үйл ажиллагаагаа байнга л өргөжүүлж, өөрчилж явахыг эрмэлздэг. Тэгээд ер нь бол улам бүр өргөжин тэлж байгаа. Jag ska också nämna lite kort bara att vi har det inte bara det här tisdagscaféet. Vi har också en språkträningsgrupp för bara kvinnor efter önskemål, och det är torsdagar mellan 14 och 16. Då kan man bara komma. Мөн одоо зөвхөн эмэгтэйчүүдийн одоо хэлний дасгалжих цаг гэж бид бас гаргасан. За энэхүү цаг нь бол 4 дахь өдөр болгоны 14-өөс 16 цагийн хооронд явагддаг ийм үйл ажиллагаа бас байгаа. Ungdomsgruppen i Röda Korset har också en barnverksamhet på lördagar eller varannan lördag. За залуучууд хүүхдүүдийн хувьд бол бас одоо хагасаа тэнийг хагасаа өнжөөд одоо бас ийм залуучуудад зориулсан үйл ажиллагаа явагддаг. Jag har inte varit där själv, men vad jag förstår så har de väldigt roligt. Det är alltså barn och deras föräldrar som kommer, och mellan 12 och 2 varannan lördag. Och så hittar de på olika saker, antingen inne i huset eller så gör de utflykter och så äter de lite mellanmål och sådär. За хүүхдүүдийн хувьд бол бас эцэг эхчүүдтэйгээ ирээд бас тодорхой одоо үйл ажиллагаануудад оролцоод гадаах болон одоо дотроо бол бас янз бүрийн үйл ажиллагаануудыг бас зохион байгуулж явуулдаг. Och vi har ju också lyckats ordna gratisbiljetter till museer, så att vi ordnar små utflykter. Nu för ett par veckor sedan så var det en grupp papperslösa som åkte till Moderna museet tillsammans med en av oss och tittade på tavlor. За бид бол бас бичиг баримтгүй хүмүүс зориулж бол бас музейн одоо үн төлбөргүй одоо билетээр тасалбараар бол хангаж
одоо тэр музейг танилцах ийм аяллыг бас зохион байгуулдаг. Och på onsdag så ska vi åka till Historiska museet med en annan grupp. За бас нэг өөр одоо групп бол бас 3 дахь өдөр бас түүхийн музейг үзэх ийм аялалд явдаг. Och sen inte minst så har jag med hjälp av Degi då försökt dra igång en undervisning om kvinnohälsa för mongoliska kvinnor. За Монгол эмэгтэйчүүдийн яг эрүүл мэндийн холбогдлолтой одоо ийм группийг бас зохион байгуулж ажиллаж байгаа. Det är ett litet försök. Vi ska se vad som behövs och hur vi ska lägga upp det här. Och till hösten hoppas vi kunna dra igång en större verksamhet på det här temat. За одоо бол бид намраас эхлээд яг ямар чиглэлээр яаж үйл ажиллагаа явуулах уу гэдэг талаараа бол бас чиглэл гаргаж байгаа. Тэгээд удахгүй намар гэхэд бол тодорхой болох хаа гэж. Jag tänkte inte säga så mycket mer om den här verksamheten, bara att alla som är papperslösa är jättevälkomna till våra tisdagskaféer. Varje tisdag mellan 2:30 och 6:30, och det kostar förstås ingenting. Vi bjuder på fika och sådär. Så kom gärna förbi och se hur vi har det. За тэгээд манай энэ төслийн үйл ажиллагаанд бас ер нь 2 дахь өдөр гэж үү те. 2 дахь өдөр болгоны 14:30-аас 18:30-ийн хооронд бол одоо хүрэлцэн ирээрээ. Тэгээд энэ хүү үйл ажиллагаа маань бол ямар нэгэн үн төлбөргүй. Тэгээд бид өөрсдийнхөө болцооны хэмжээгээр бас одоо уух идэх зүйлээр нь бол бас хангаж үйлчлэнэ гэж. Är det någon som har några frågor om den här verksamheten? За энэ үйл ажиллагааны талаар ямар нэгэн асуух асуулт байна уу? Та англиар асуучих үү? Vad heter Projektet heter Mötesplats för papperslösa. Ер нь бичвэрмдгүй хүмүүсийн одоо уулзах цэг төвл гэсэн утгатай байна. Det gick först under namnet Sverige under ytan. Men vi skippade det för det låter som att det är någon liksom underjordisk verksamhet vi sysslar med, och det är det inte. Бид бол энэ нэр томьёоны хувьд бол бас өөр агуулгатай байсан. Тэгээ одоо бол одоо яг ийм нэр томьёогоор төсөл маань явагдаж байгаа. Sen hörde jag här att man undrade var det här går av stapeln någonstans, och det borde jag naturligtvis ha sagt. För er som har varit på Röda Korset, den här vårdförmedlingen, så är det på samma ställe. Det ligger alltså vid Mariatorget. Man tar tunnelbanan till Mariatorget. Röda Korset har ett stort hus där, det är en stor Röda Korsflagga på huset. Och man går en trappa upp till receptionen. Så finns vi där. Торгтын тэнд одоо яг бид хуучин байрлаж исэн байранда байгаа. Тэгээд тэр маш том одоо өндөр байшин байгаа. Тэрний одоо нэгдүгээр давхарт нь гарахад одоо бид тэндээ байрладаг гэж. Яг Gatuadressen är Hornsgatan 54. Хотомчны хаяг нь бол Хоорншгatan 54-т байрлалт юм байна. Хоорншгatan 54. Ja, vi brukar lösa det på något sätt. Kan man ingen svenska
och ingen engelska alls, så kan det ju vara bra att ta med sig någon som kan hjälpa till att tolka. Тэгээ ямар нэг байдлаар бол англиар ч юм уу шивэдээр ярьж чадахгүй бол одоо бас тодорхой хэмжээний мэдлэгтэй хүн бас дагуулад ирэх тийм боломж бас байдаг. Ibland så hjälper de som är där till att tolka och ibland har vi bara teckenspråk. Men det är klart att det är alltid bättre om man kan ha någon som hjälper sig att tolka. Яг заримдаа бол бас гар хөлөөрөө одоо оролцуулаад ярилцаад ямар ч уучраа олцдог. Заримдаа бол одоо бас орчуулагч хийх хэмжээний хүнтэй бас холбогдож болдог, чаддаг. Jag ska också påpeka, jag sa att vi har en jurist anställd på halvtid och det har vi. I början så fick hon väldigt mycket frågor och ärenden och efter bara någon vecka så hade hon drunknat i stort sett i arbete. За манад бол бас хагас өдрөөр ажилладаг хуульч байдаг. Тэгээ хуульч мань бол бас нэг үе бол бас яг ажилдаа дарагдаад бол бас нэлээд ачаалттай байсан тийм үе бас бий. Så att hon kan inte längre åta sig och driva några juridiska fall. За одоо бол цаашдаа хуульчийн хувьд бол цаашдаа яг тэр хуулийн талын асуудлыг бол бас одоо талаар бол зөвлөгөө тусламж өгөх одоо боломж бас муу байгаа. Däremot så kan vi naturligtvis med hjälp av henne och även vi andra viss mån svara på allmänna frågor om juridiken, vart man vänder sig, vad olika saker betyder och allt sånt där. Det försöker vi naturligtvis hjälpa till med. Зүгээр ерөнхийдөө бол одоо хуулийн талын одоо ямар байгууллагад хандах вэ? Ямар байдлаар одоо цаашдаа одоо явбал зүгээр гэдэг ерөнхий тийм агуулгатай асуудлууд дээр бол бид нар чиглүүлэх тийм тусламжийг бол цаашдаа бол бас өргөжлүүлэл өгнө. Om det inte var några mera frågor om den så tänkte jag att jag skulle berätta lite grann om de här nya lagarna som ni säkert har hört talas om. За одоо яг энэ төсөлтөй холбоотой өөр асуулт байхгүй бол одоо яг шинэ нэр гарах гад байгаа хуулийн талаар бол бас мэдээлэл өгье гэж бодож байна. Och det är ju framförallt 2 lagar som rör papperslösa. Den ena klubbades i onsdags, alltså bara för 3 dagar sedan i riksdagen. Så den har gått igenom och kommer att gälla från den 1 juli. За ер нь бол 2 агуулгатай хууль гарч байгаа. За эхний хууль нь бол сая 3 өдрийн өмнө Рикстаг буюу одоо Шведийн парламентээр батлагдаад энэхүү хууль нь бол 7 сарын 1-ээс эхэлж хэрэгжихээр болж байгаа. За энэ нь бол одоо бичиг баримтгүйгээр одоо Швед улсад оршин сууж байгаа хүмүүст хамааралтай хуулиуд байгаа. Och den innebär att alla barn, alltså även papperslösa, har rätt att gå i skolan precis som svenskfödda barn har. За хүүхдүүдийн хувьд бол бичиг баримттай болон бичиг баримтгүй гэдгээс үл хамааран одоо Шведэд одоо оршин сууж байгаа Швед хүүхдүүдийн нэгэн адил бол бас сургуульд хамрагдах энэ боломж нь одоо хууль ёсны дагуу болж баталгаажиж байгаа. Och det här gäller alltså från förskoleklass, alltså när man är 6 år, upp till gymnasiet om man har börjat innan man är 18 år. За энэ ямар хүүхдүүдэд хамаарах вэ гэхээр одоо сургуулийн өмнөх насны анги буюу одоо Шведээр бол Förskole класс гэдэг 6 настай хүүхдээс гимназийн одоо насны хүүхдэд хүртэл хамаарна. Тэр нь бол 18 нас хүртэлх насны хүүхдүүдэд бол одоо сургуульд явах хууль ёсны эрхтэй боллоо гэсэн үг. Många papperslösa barn har ju redan tidigare gått i skolan. Man har då fått vända sig till rektorn och fråga, och många rektorer har sagt ja. Men nu är det alltså stadgat i lag att alla har den rättigheten.
Ер нь бол яг өмнө нь бол одоо сургуульд хүүхдүүд бол явдаг л одоо бичиг баримтгүй гэдгээс үл хамааран бас явдаг тохиолдлууд бол байдаг. Тэр нь бол бас тухайн сургуулийн захирлаас ч юм уу бас хамааралтайгаар шийдэгддэг байсан. За одоо бол ямар нэгэн захирлаас үл хамааран хуулийн дагуу одоо энэ сургуульд явах боломж нь нэгдлээ гэсэн үг. Det gäller även om man behöver skolresa, om man bor väldigt långt från skolan så att man behöver skolresa. Och det gäller även om man har någon typ av problem så att man behöver specialskolor eller specialundervisning. Det ska vara samma rätt för papperslösa. За жишээлбэл одоо гэрээсээ хол сургууль одоо явдаг ийм хүүхдүүдийн хувьд бол бас сургуульд явах дээр одоо билетний асуудлыг нь бол бас шийддэг. Энэ одоо байдал нь бол бас л яг бичиг баримтгүй одоо хүүхдүүдэд бас л яг л адилхан хэмжээгээр үйлчлэнэ л гэсэн ийм хуулийн заалт хууль үйлчилж эхэллээ. Jag har som ni ser, en jättetjock. Det står mycket, står mycket i det här, men det är det som är grunden för det hela. Man har också skrivit i de här förarbetena att skolan ska vara en fredad plats dit polisen inte kommer. За энд бол ямар хүүхдүүд сургуульд явж байгаагаас одоо хамаарат одоо ээж аавд нь одоо ямар нэгэн хор хохирлч гэдэг юм уу сургууль дээр нэрж одоо бас ээж аавыг барих одоо баримтлах гэдэг юм уу ийм асуудал бол байхгүй. Энэ бол одоо цагдаагийн байгууллага бол хэзээ ч сургууль дээр ирж эцэг эхчүүдийг баримтлахгүй. Det står inte i själva lagen, men i kommentarerna runt omkring det så har man förutsatt att polisen inte ska göra så, men det står inte i själva lagen. За хуулинд бол одоо энэ асуудлыг бол хоригдсан байгаа. За ер нь хүмүүсийн одоо бичиж байгаа байдлаас харахад бол бас яг одоо ийм түрүүний ярьсан миний одоо цагдаагийн байгууллага сургууль дээр нь ирнэ ч гэдэг юм уу эсвэл одоо эцэгчүүдийн барих арга ч гэдэг юм уу ийм байдлаар тайлбарлаж байгаа. Энэ бол тийм асуудал бол байхгүй. Хуулинд бол хоройтой байгаа. Den andra lagen som också är aktuell nu, det är ju den om vård för papperslösa. Den är inte tagen i riksdagen ännu, men det ska ske på onsdag, alltså den 22, och vi har ingen anledning att tro att den inte kommer att gå igenom. За дараагийн хууль нь бол бичиг баримтгүйгээр амьдарч байгаа хүмүүсийн одоо эрүүл мэндийн үйлчлэгээний асуудлаар хууль байгаа. За энэ хуулийн төсөл бол Рикстагт одоо яг одоогор орж ирээгүй. Гэхдээ 5 дугаар сарын 22-нд одоо орж ирэх батлагдахаар ийм төр зөрөгтэй байгаа. Тэгээ энэ бол өөрчлөгдөхгүй байхаа гэж найдаж байгаа. Ер нь өөрчлөгдөх тийм одоо сурагч хэмээн байхгүй байна гэж. Och den innebär alltså att man som papperslös, barn eller vuxen spelar ingen roll, ska ha samma rätt till vård som asylsökande har. За одоогийн яригдж байгаа хуулийн төслөөр бол бичиг баримтгүй хүмүүсийн хувьд бол цагаачлах хүсэл тавьсан хүмүүсийн нэгэн адил тийм эмнэлгийн үйлчлэгийг авах тийм боломжтой ийм хуулийн төсөл яригдж байна. Ni vet kanske att om man söker asyl så får man ett sånt här litet plastkort som kallas för LMA-kort, och då har man vissa rättigheter med det. За цагаачлах хүсэл тавьсан хүмүүсийн хувьд бол та бүхэн мэднэ. Цагаачлалын албанаас бол LMA карт гэдэг зүйлийг өгдөг. Som papperslös är det ju nu så att man har bara rätt till akut vård. Alltså i princip ska man vara döende. Det ska vara livshotande tillstånd för att man ska ha rätt till vård. За өнөөдрийн тухайд бол бичиг баримтгүй хүмүүсийн хувьд бол яг амь насанд нь аюултай тийм нөхцөл байдалд одоо төрийн тусламжийн үйлчлэгээ авах тийм боломжтой байгаа. Och
Risken är dessutom att man får stå för hela kostnaden själv, vilket kan röra sig om tusentals kronor. За мэдээж одоо төлбөрийн асуудал гэхэд бол маш өндөр хэмжээгээр яригдсан. Тэр төлбөрийг бол тухайн хүн өөрөө одоо бүрэн хэмжээгээр хариуцахаар ийм нөхцөлтэй байгаа. Det är ju bland annat för att motverka detta som Röda Korset har haft eller har fortfarande en vårdförmedling där man hjälper till och ger vård, och den drivs ju utav ideellt arbetande läkare som alltså arbetar gratis. За улаан загалмаа нийгмийн одоо эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх төвийн хувьд бол бас өөрсдийнхөө одоо чиглэлээр үзүүлдэг үйлчлэгээ тусламжуудыг бас үзүүлж яваа. Men om nu den här lagen går igenom på onsdag, och det tror vi att den gör, så kommer alltså alla papperslösa också att ha rätt till vård på vanliga vårdcentraler, på sjukhus, och man behöver inte betala vad det kostar. Det är lite oklart ännu exakt vad det kommer att kosta. За одоогийн одоо өргөн баригдсан хуулийн төслөөр бол бичиг баримтгүй хүмүүсийн хувьд бол дурын одоо Ward Central гэж ярддаг эмнэлэг үйлчлэгээ авдаг энэ төвүүдэд хандаж эмнэлгийн үйлчлэгээ авах юм боломжтой болохоор байгаа. За төлбөрийн хувьд бол бас тодорхой хэмжээгээр одоо бас тэр төлбөр бол байх нь мэдээж. Гэхдээ бол тийм их өндөр хэмжээгээр биш баха гэж бодож байна. Asylsökande betalar idag 50 kronor för ett läkarbesök, och man tror väl att det kommer att bli ungefär så som även papperslösa får betala då. За өнөөдрийн тухайд бол цаашлах хүсэл тавьсан хүмүүсийн хувьд бол эмнэлгийн одоо үйлчлэгээ авахдаа бол 50 крон төлдөг. За бичиг баримтгүй хүмүүсийн хувьд ч гэсэн яг ийм ойролцоо байдлаар тогтогдох байхаа гэж бодож байгаа. Och samma sak gäller där, även tandvård, mödravård, preventivmedelsrådgivning, hälsovård. За энэ бол бас шүдний эмчилгээ, мөн одоо эмэгтэйчүүдийн эмнэлэг, за мөн эрүүл мэндийн зөвлөгөө тусламж, жирэмснээс хамгаалах одоо энэ үйлчлэгийг бас үйлчлэгэнд хамрагдах боломжтой болно гэж. Så det är två lagförändringar som vi är väldigt glada för. Röda Korset har kämpat för de här länge. Det kunde vara ännu bättre, men det är en bit på vägen i alla fall, och det är vi väldigt glada för. За энэ хоёр хуулийн өөрчлөлтөнд бол нэг батлагдсан нэг хууль мөн одоогоор батлагдаагүй байгаа ч гэсэн одоогоор бас хэрэгжиж байгаа энэ хоёр хуулийн хувьд бол улаан загалмаа нийгмийн хувьд маш олон жилийн тэмцэл одоо үрдүн гэж хэлж болно. За бидний хувьд бол маш их баяртай үйл явдлаа гэж үзэж байгаа. Några frågor på det bara innan jag slutar. За ингээ асуух асуулт байна уу? Tyvärr, förskolan, dagis finns inte med i det här. Det gäller bara från 6 års verksamhet. Nu är det de enskilda kommunerna man får lita till, och det ser väldigt olika ut i olika kommuner. За харамсалтай нь яг одоогийн байдлаар бол энэ цэцэрлэгийн асуудал бол яг энэ асуудал бол тусгагдаагүй байна. Ер нь яг зүгээр зарим одоо коммунуудын хувьд бол бас цэцэрлэгт авах одоо хүлээж авах юм боломж бол байдаг. Яг хуулинд бол энэ асуудал бол бас тусгагдаагүй байна. Jag vet att vår socionom på mötesplatsen för papperslösa har jobbat mycket med det här. I Södertälje kommer alla barnen in på förskola. I Stockholms kommun har hon inte fått in en enda. За бидний одоо манай нийгмийн ажилтны одоо бас ярилцдаг нэг сэдв бол энэ хүүхдийн цэцэрлэгийн асуудал үүдэг. Тэгээд Содертали коммунд бол
бүхэл одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд бол цэцэрлэгт хамрагдах боломжтой байгаа. За Стокгольм коммуны хувьд бол бас хамгийн их хүндрэлтэй одоо коммуны нэг байгаа. Det vet jag ännu inte. Det här är ännu inte helt klart hur man gör när man anmäler sig till skolan. Det ska börja som sagt var gälla från 1 juli och det blir då princip när höstterminen startar i augusti. Vi får återkomma med det för vi vet ännu inte exakt hur det här ska gå till när man anmäler barnet till skolan. Яг одоогийн байдлаар бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хууль яг хэрэгжээд эхлэхдээ бол тодорхой дүрм журмууд бас дагалдаж гардаг. Тэгээ энийгээ дагаад бол яг сургуульд одоо яг бичиг баримтгүй хүүхдүүд яг яаж одоо мэдээлэл өгөх ёстой юм. Тийм одоо дагалдсан зүйлүүд мэдээлэлүүд гарах байхаа гэж. Одоогоор бол яг хэлж мэдэхгүй байна. Från 1 juli i år, ja. Энэ оны 7 сарын 1-ээс. Одоо ерөөс энэ хуулийн ярих бол ийм зузаан цаас байна л да. Тэгээд сая үндсэндээ бол 6-аас 6 настай хүүхдээс 18 насны хооронд хүүхдүүд сургуульд ямар нэгэн одоо хаалтгүйгээр хэмэд хамрагдах энэ боломж нь нэгдлээ гэсэн үг. Хуучин бол ямар нэгэн одоо сургуулийн захирлан ч гэдэг юм уу эсвэл одоо аль нэг коммун нь бас хүлээж авах боломжтой гэвэл авдаг байсан тийм үү. Одоо бол ямар нэгэн тийм хаалт одоо хашилт байхгүйгээр хүүхдүүд чөлөөтэй сургуульд хамрагдах боломжтой боллоо л гэсэн үг. Det finns ju ganska stränga regler för när man får uppehållstillstånd och när man inte får det. Och detta att man har varit länge i Sverige är tyvärr inget skäl för att få uppehållstillstånd. Ямар нэгэн байдлаар бол одоогийн байдлаар бол удаан жил одоо амьдэрсэн гэдгээрээ бол одоо оршин суух эрх авах тийм хууль бол одоогоор бол байхгүй байна. Man hoppas på ytterligare en ny lagstiftning som ska komma nästa år, 2014, där man just ska ta hänsyn till hur barnen har det, om barnen har vuxit upp här och blivit en del av samhället. Och då hoppas man att sånt kan hjälpa. Зүгээр 2014 онд бол яг хүүхэд нь энд төрж өсөөд тэгээд бас тодорхой хэмжээгээр олон жил болцсон гэдэг юм уу тэр утгаараа бол бас оршин суух эрх авах тухай юм хуулийн талаар бол яригдж байгаа юм бол байгаа. Гэхдээ бол энэ яг бас албан ёсоор бас нэлээд тийм одоо юу гэдгийг өндөр хэмжээнд яригдсан зүйл бол бас байхгүй. Okej, om det inte är några fler frågor så ska jag be att få tacka så mycket för att jag fick komma hit. Och återigen önska alla papperslösa välkomna till vår mötesplats. За өнөөдөр бас энд хүрэлцэн ирж одоо бас ярих боломж олгосонд баярлалаа. Тэгээд за нэг тэр чинь нөгөө оршин суух ирэхээрээ л хязгаарлагдсан шүү дээ бас. Тэ. Тэгэхээр чинь 18-аас дээшээгээ явахаар чинь тэр чинь нөгөө ихтэй сургуульч гэдэг юм уу одоо юу гэдгийг тэрэнд орох болно шүү дээ.
Тэгэхээр чин тэр орох чинь бол нөгөө бичиг баримтаараа бас хязгаарлагдсан шүү дээ. Тэгээ оршин суух ирэхээр л бас л яригдана тий. Det är ingenting som den här lagen säger som kommer nu. Den säger alltså att man ska ha, om man har påbörjat en utbildning före 18, gymnasieutbildning, så får man fullfölja den. Det här med högskola finns ingenting i lagen om. За одоогоор бол ямар нэгэн дээд сургууль сурахад тэгнэ ингэнэ гэсэн хууль бол алга байна. Ер нь бол 6-аас 18 насны хүүхдүүд бол сургууль сурах боломжоор нь л одоо хуулиусны дагуу хангаж байна л гэсэн үг. Okej, tack så mycket. Kom hit. Ja.